Сайн байцгаана уу? Цэнгэлдээчүүдээ хард иргэдээ өнөөдөр ингээд бид нар амралтынхаа өдрөөр бас цагаа хугасалж энэ уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд бас баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргье. За сонгуулийн гадна өдрүүдээс хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Улсын хурлын засгийн газартай хамтарч ажиллах асуудлуудыг шийдэх нэлээд асуудлуудыг одоо бас ярилцчихсэнийг бол та нар мэдэх байгаа. Ингээд энэ товчхон та бүхэнд өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлүүд за ямар ч байсан 9 сард бид нар урьдчилан агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганыг их хурлын одоо урьж засгийн газрын гишүүдийг урьж бас оролцуулж чуулган хийжсэн. 9 сард урьдчилаад энэ утаач нь юм болох нэ арга хэмжээ аваач гэж харамсалтай утааг ирэхэд нь дахиад бэлтгэлгөө суучихсан. За мөн хоёрдугаар хүнсний аюулгүй байдлын талаар үндэсний чуулган бас оролдуулсан. Юу гэж нэгээр монголчууд бид гаднаас ямар ч хяналтгүй хамгаалалтгүй ийм хүнсийг хэрэгжилж байна. Энэ бол бидний аюулгүй байдалд бол нийт төргөнд анхаарах асуудлаа гэдэг хүнсний аюулгүй байдал үндэсний чуулган. За мөн ажлын байрыг олноор бий болгодог хоёрын салбарын хөгжлийн өнөөгийн төвшин гарц шийдэлсэн зөвлөгөөнийг бас хийсэн. За мэдээж энэ бол ажлын байр ядуурлыг бол багасгахыг нэлээд том салбарууд энэ хоёрын салбар харамсалтай энэ салбараар өнөөдөр маш их одоо ажлын байрыг олноор нэмэгдүүлэх байсан боловч бодлого дутагдсанаар улмаас маш бага ажлын байртай болсон талаар авч ярилцсан юм аа. За авилгал бол байгалийн давагчгүй хүчин зүйл бишээ сэдвт бас зөвлөгөөнийг хийсэн. Нэг бол одоо мөн иргэдийг оролцуулсан авилгалын эсрэг ямар шиг арга хэмжээнүүдийг авах вэ? Бид нар бол энэ асуудлыг шийдэж болох юмаа гэсэн ийм одоо зөвлөгөөнийг хийсэн. За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжил боо тулгамдж буй асуудлуудыг бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтөд хамт хийсэн. За улсын хөгжил төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх гэж эрдэмтдийнхаа луу хоолойг сонсох зорилготойгоор бас ийм зөвлөгөөнийг хийсэн. За мөн офшор бүсэд байрсан мөнгөн хөрөнгийг эргүүлэх татах боломжууд гэсэн ийм сэдвт уулзалтуудыг бол хилцүүлсэн. Энийг бас та бүхэнд энэ уулзалтын далинд хий гэж бодож байна. Ингээд уулзалтаа эхлэхэд надад нэг ийм санал байна. Ямар санал вэ гэхээр нэг иргэдийн төлөөллийг энд гаргаж ирээд энд сууж байгаа хамт уулзалтад ярилцвал яасан бэ? Уулзалт хийж явах үедээ ард иргэдээ сонсдог ерөнхийлөгч байна гэсэн юм өрөөтэй явж учраас гол нь та бүхнийг сонсох гэж ирсэн юм аа. За Монгол орн маань 1990 онд арчилсан хувьсгалаар нийгмээ солисон ингээд арчилсан чөлөө зах зээлийн нийгмийг одоо сонгоод 28 дахь жилдээ одоо учирч байна. Хүн ам маань одоо 3.1 сая хүрсэн. Малын тоо толгой 60-аас 66 сая хүрж байгаа. Ажил хөдлийн төвшин бол маш өндөр байдаг, буудгүй 4 жилээр засгаа сольдог ийм одоо улс орн болсон. Тэг өнөөдрийн нөхцөл байдал бол би яагаад өнөөдөр энэ хотоос уулзалтуудаа хийж байгаа гэхээр өнөөдрийн хамгийн том бохимдол бол утаатай холбоотой асуудал. Харамсалтай нь утаа маань хизээ мартагддаггүй гэхээр цагаан сард өгөөд ирэхээр утаа мартагддаг. Энийг мартагдуулахгүй тулд яг утаатай үе дээрээ хотынхоо иргэдтэй гэр хорооллынхонтой уулзъя гэсэн ийм санаачлагаар уулзж байгаа юм аа. За шийдэл гэж юу вэ? Шийдэл гэдэг маань асуудлыг яаж шийдэх вэ? Яаж зогц шийдэх вэ? Шийдлийг дандаа судалгаагаар эрдэмтэд мэрэгд судалж байгаад асуудлын голыг шийддэг. Өнөөдөр утааны асуудлыг яаж шийдэх вэ? Хэд хэдэн алхмууд байна. Монгол орн бол өөрөө их онцлогтой, газар нутаг маш томтой, хүн ам зэрэг, хүн амынх нь бараг 50 орчим нэг нийслэлтэй амьдардаг. Бусд нь хөдөө буюу 330 сум 21 аймагт амьдардаг. Ингээд Улаанбаатар хот руугаа хийж байгаа нүүдэл нь хаанаас эхэлдэг? Хөдөөнөөс сум руугаа, сумаас аймаг руу, аймагаас хот руу, хотоос Солонгос руу нүүд. Өнөөдөр бид нар энэ нүүдлийг зогсоохгүйгээр хөгжил дэвшлийн талаар ядуурл ажилгүйдлийг багасгах ямар ч үндэслэл байхгүй. Өнөөдөр Солонгос явж байгаа иргэдийн ойчир маань ямар байна? Ийшээ явж байгаа иргэдийн 2-оос 3 сая вооны орлогонд явж байгаа шиг Солонгос мөнгөөр. Энэ бол Монгол мөнгөөр бол 4-6 сая төгрөгийн орлого байгаа. Энэ орлогыг давсан байж аж энэ орлогыг давсан ажлын байруудыг бий болгож ээж бид нар энэ нүүдлийг зогсооно. Тийм ээ? Тэгэхээр яаж шийдэл. За өнөөдөр бид нар хэллээ 60-аас 66 сая малтай байна. Нийт малынхаа 25% буюу 15 саяыг жил болгон бид нэр зах зээлийн эргэлтэнд оруулдаг.
Энэ юу гэхээр хөдөөгийн орлого. Жишээ нь бид нар 15 сая ширхэг арьс боловсруулдаг. Харамсалтай энэ арьсны 80-аас 90 орчим хувь нь урд хөрш рүү түүхийгээр гараа явчихдаг. Энийг боловсруулах ёстой. Боловсруулна гэдэг маань технологийн шийдэл. За бид нар 9.5 мянган тонн ноолуурыг жил болгон малчид маань боловсруулдаг. Харамсалтай нь энэ бас 80 орчим хүн түүхийгээр урд хөрш рүү гарна. 16-аас 20 орчим мянган тонн ноосыг боловсруулдаг. Бас л боловсруулах үйлдвэр байдаг. Махаа бид нар экспортлж чаддаггүй. Яагаад энийг хотын уулзалтан дээр хөдөөгийн тухай яриад байгаа юм бэ гэхээр бид нар нэгдүгээрт Монгол улс, хоёрдугаарт энэ нүүдлийн асуудал буюу нийт одоо хөдөө орон нутагт энэ 60-70 сая малыг одоо малж байгаа манай малчдын маань орлогыг ярьж ээж энэ орлого доктортой баталгаатай байж энэ нүүдэл зогсно. Малчин Батулгын орлого өнөөдөр ирэх жил дараагийн жил орлоготой. Тэр нь юу юм бэ гэхээр боловсруулах үйлдвэрийг яриад байгаа юм. Боловсруулах үйлдвэрүүдийг барих тухай үе үеийн засгийн газарт ярьсан боловч харамсалтай нь энэ дээр хөдөлгөөн хийгдэггүй. 2010 оны 6 сарын 25-нд улсын хурлаар энэ асуудал батлагдсан. Харамсалтай энэ ажил бас яваагүй. Өнөөдөр малчид руу хандсан энэ бодлогыг бид нар яагаад яриад байгаа юм бэ гэхээр хөдөөгийнхөө хөгжлийг бид нар барьж ээж нүүдлийг ахуйг зогсооно. Ингээд азлагдсан 100 сумыг шинжилж барья гэдэг харамсалтай нь 2 сумыг одоо эхлүүлээд ажил зогсоолох гэсэн. За тэгэхээр Улаанбаатар хотод яах юм бэ? Ажилгүйдлийн асуудал. Түрүү хэлсэн одоо доотлын орлого нь 2 сая төгрөг, дээдлийн орлого нь 6-аас 8 сая төгрөгийн цалинтай байж бид нар тэр Солонгос руу явж байгаа нүүдлийг зогсооно гэж. Тэгэхээр энэ юу гэхээр том хөтөлбөрүүд байна. Ямар хөтөлбөрүүд байх ёстой юм бэ гэхээр за дэд бүтцийн асуудал. Энэ дээр төмөрцөн байгаа, автцсан байгаа, шинээр баригдах хотууд байна. Шинээр баригдах сумууд байна. Говийн цөлжилтийг одоо багасгахын тулд яах ёстой? Говийг усжуулах хэрэгтэй. Өнөөдөр бид нар гүний ус буюу одоо газрын доорх гүний усаараа уул уургаад хасар ихээр хэрглэж байгаа. Тодорхой хугацааны дараа ухаж байгаа баялаг дуусна, гүний ус дуусна, цөлжилт манайд аюул авч ирсэн хэвээрээ байна. Тэгэхээр энэ төслүүд бол 8-аас 10 том төслүүд байгаа. Энэ 8-аас 10 том төслийг хэрэгжүүлэхдээ бид нар ажлын байр буюу энэ ажилгүй хэрэг дээрээ ажиллуулъя. Өнөөдөр том төслүүдийг гаднаас олж байгаа гадны ажилчид ирээд зээл авлаа. Тэр зээлээрээ гадны ажилч дээрээ цалин аваад бид нар өртөө үлддэг. Тэгэхээр тэр 9 мянган тонн ноолур гэдэг маань тэр чигээр ажлын байр экспорт юм байна. 50% нь одоо юу яадаг нөө боловсруулахад 50% нь одоо өртөг нь буудаг гэж бодоход үнэхээр бол бид нар тэр бүх 100% ноолураа аваад тэрүүгээрээ цамц үйлдвэрлэе. Энэ бол экспорт болно. Ажлын байрыг яаж бэлдүүлэх юм гэхээр засгийн газар доктортой хөтөлбөрүүдэд зарлаад энэ ажлын байран дээр насны ангиллаар мэргэжлийн сургалтын төвүүдтэйгээ нийлээд одоо ажлын төвөр буюу том хөтөлбөрүүдэд зориулсан ажлын бороомтуудыг бий болгоё. 18-аас 25-наас 25-аас 35 гэх жишээ. Өнөөдөр 35-аас дээш насны хүмүүст ажил олдохгүй байна. 35 нас гэдэг бол залуу нас, 45 нас гэдэг бол залуу нас. 45-аас 55 ч гэсэн залуу нас ажил хийгээд чадна. Тэгэхээр ажлын байр нь бий болохгүй байгаад байгаа болохоор тэр ажлын байрыг бий болгохгүй бодлого яваад байгаа болохоор тэр ажлын байр нь бид нар бигдэж чадахгүй байна. Нөгөө нэг талдаа энэ сайхан залуучуудаа бид нар өнөөдөр үндсэн хуулинд байд одоо заалтынхаа дагуу хайрамд татъя. 1-ээс 3 жилээр цэргийн алба хай, цэргийн эрдэмээ үндсэн хуулинд энэ заалт байд. Цэргийн эрдэмээ сурын хажуугаар нь хос мэрэгжилтэй бол. Энэ Монгол улсын бүтээн байгуулалтанд эрд цэргийнхаа одоо хүчийг ашиглая. Ингээд цэрэг маань бүтээн байгуулалтанд ороод тэр бүтээн байгуулалтынхаа хөлсийг дансандаа авдаг бай. Эрэгтэй эмэгтэйгүү цэргийн алба хаадаг байя. Ингэж бид нар энэ цэрэгт явж байгаа эх оромж үзлийг тийм ээ Монгол Монголынхаа түүхийг, хүннүүгийнхаа түүхийг, 13 дугаар зууныхаа түүхийг мэддэг бол 6 цагт босдог бол хүнд загнуур сурыг хүний үгийг сонсдог бол энэ хөтөлбөрүүдийг бид хэрэгжүүлэх гэж 2010 оноос хойш ярьсан юм аа. Намайг энэ асуудлыг яриад ирэхээр өөрөө их хуралд 3 удаа сонгогдсон 2 удаа сайд байсан. Энэ асуудлыг шийддэг нь засгийн газар их хурал буюу ерөнхий сайдын алба байдаг.
Энэ засгийн газартай ажиллах гэж би нэлээд оролдлого хийж байгаа. Засгийн газрын гишүүдтэй уулзж байгаа. Ерөнхий сайдтай 2-3 удаа уулзсан. Энэ хаврыг бид нар бас дэсэн ядаг хүлээж. Хавар газар хэслээ энэ том ажлуудыг явуулъя. Цэргээ татъя. Ажлын байр 250 мянган ажлын иргэдийн тоо байдаг. Энийг ядаж 50% нь бууруулъя гэдэг маш тодорхой хэлсэн. Тэгээд сонгуулийн явцад бас уулзалтуудаар би яригдчихсан. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчдөр нэмэх нь монголчууд буюу ард иргэд намайг сонгосон та нар байж энэ засгийн газар их хурлыг хөдөлгөнө. Өнөөдөр 76 гишүүдээс 65 гишүүнтэй болсон маш том нэг намын бүтэц байна. Та бүхэн санаж байгаа 55 тэрбум төгрөгийг төрийн албаны үйлчилгээний албаны хүмүүс ажилчдад 300 мянган төгрөгөөр тараасан тийм ээ. Өгсөндөө ч юм болохгүй, өгж байгаад авч байгаадаа ч юм болохгүй. Та нар санал нэг байна. 55 тэрбум төгрөг гэдэг бол энэ ядарсан эдийн засгийн улсад их мөнгө. 1 тэрбум төгрөгөөр нэг цэцэрлэг барихад 55 цэцэрлэг барих. Ийм мөнгийг 300 мянга буюу нэг үйлчлэгээний ажилчин 300 мянгаар тараасан. Энэ мөнгө мэдээж ирээний захируул явж байгаа. Тэгэхээр ийм бодлогогүй үйл ажиллагаануудыг энэ засгийн хийзэр хийж байгааг удаа дараа шүүмжилж байна. Харамсалтай 65 гэдэг Монгол ардын намын бүлгийг ханыг нэвтэлж чадахгүй байна. Ингээд та бүхэнтэй уулзаад энэ асуудлаа ярьж байгаа маань энэ юм аа. Тэгэхээр шийдлүүд бол надад байгаа. Сая тэр утаатай холбоотой асуудлыг ярьлаа. Өнөөдөр хөдөө аймагуудад Улаанбаатар хотын дүүргүүд нийтээ 80 мянга орчим орон сууц 4 мянга орчим баригдаад дууссан маань бусд нь хэрвээ санхүүжилт нь орж ирээд борлуулалт явагдах юм бол баригдсан бэлэн орон сууц байна. Би шийдэл ярих гэдэг учраас энийг ярьж. 80 мянган айлын орон сууцны за 80 бай гэхэд 40 мянган айлд нь өнөөдөр төрийн албаны үйлчлэгээний ажилчид буюу эмч, багш, цагдаа тэр онцгой манайх онцгойгийнх гэж ярьдаг. Эднийг ажлын байрныхын цалингаар нь барьцаалаад энэ бэлэн болсон орон сууц руу хүүгүүгээр зээлэнд оруулах юм бол энэ 40 мянган яндан багасах юм аа. Энэ зүгээр маш энгийн шиг. Засгийн газрын хурал дээр ихэнх судалгаа тооцоонуудыг гаргасан 15 мянга орчим төрийн албаны үйлчлэгээний ажилтнаа санал асуулга гар утсаар нь явуулсан. Игэнх нь 10-аас 15% урьдчилгааг бид нар төлж чаднаа. Жишээ нь нөхрөн цагдаа гэр бүлийнх нь хүн эмч байгаа энэ хоёрын орлого бол тэр орон сууцыг төлөөд авах боломж байгаад байгаа. Ингэх юм бол нийтдээ 3 тэрбум доллартай тэнцэх мөнгө зах зээлээс сулраад гараад ирж байгаа. Барилгын орон сууцнд оруулсан банкнуудын муу зээл сударчж байгаа юм. 40 мянга орчим айл яндангаас салаад хүүгөө орон сууцнд цалингаараа барьцаалаад орчиж байгаа. За ингээд ихний шийдэл гараад ирэнгүүт хөдөөгөө хөгжүүлээ. Түрүүний ярьдаг хөдөөгийн малчны орлогыг баталгаатай болгосон тохиолдолд хөдөөгийн нүүдэл эрс зогсон. Ингээд боловсруулсан түүхий дээр бодлогоороо үйлдвэрээрээ экспортод оруулах. Энэ үйлдвэрүүдэд, ноолорын үйлдвэрүүдэд Монгол банк мөнгө гаргаад 180 орчим сая доллартай тэнцэх төгрөгийг хэвлээд хүүгүү зээл өгчөөж бид нар урд хөршин орж ирж байгаа ноолоор авж байгаа өрсөлдөөнийг давж гарах юм. За дараагийн алхам нь юу гэж нэгээр богд уулынхаа өвөрт буюу шинэ нисгтэй холбоотойгоор бид нар дагуулх хот байгуулаад тэнд иргэдэд метр квадрат нь сая орчим төгрөгөөр эрэл компани сая угсамал барилгын орон сууцны үйлдвэр оруулаад ирсэн байна. Метр квадрат сая гэдэг бол өнөөдрийн зах зээлээр хямдхан. Ингээд яамдуудын 50% гаргыг, элчин сайдуудыг гаргыг, яамд ажилтдаг иргэдэд буюу сая төгрөгийн орлогоор төлбөрөө төлөөд авах боломжтой сарын 500 мянган төгрөгийн орлоготой орон сууцнд орохдыг боломжтой үйлдвэрлэлийг эрэл компани оруулаад ирсэн байна. Тэнд орон сууцны хорооллуудыг шинээр бариад эхэллээ. Ингэх юм бол Улаанбаатар хотын төвчрөл энэ шаваарлалт маань багаснаа гэж ийм шийдлийг ярьж байгаа маа. Тэгээ энэ талын мэдээллийг аваад та бүхнээсээ дэмжлэг авах зорилгоор ийм мэдээллүүдийг хийж байгаа. Хавар гэхэд бид нэр тодорхой шийдэлд хүрсэн баймаар байгаа юм. Санал нэг байна. Ингээд одны хүч гэдэг бол одомгүй далай байдаг. 16 оны улсын хурлын сонгуулиар нэг намд 65 сууддаг гэсэн. Энэ 65 хурлын 65 гэдэг нь үнэмлэхүй олон Монгол улсынхаа төлөө хэрвээ зүтгэсэн нэг амлж ийсэн шиг ярих юм бол
Монгол улсыг 2-3 жилийн дотор хөгжүүлж ийм боломжтой хүч би юу зүйлээд байдгээр нэг намаас 65 гишүүн 76 суудлаас гарсан болоор уулыг нурааж усыг эргүүлэх ийм том хүчээ. Тийм ээ? Хэрэг сэтгэл зүрх байв. 2 жилийнхаа нүрийг үлдчихээх бол харамсалтай нь татвар нэмлээ. Бензиний үн нэмэгдлээ. Бензиний үн нэмэгдэхээр бүх зүйлийн үн нэмэгддэг, тийм ээ? Хүнсний зүйл нэмэгддэг. Хүнсний зүйл нэмэгдэхээр нөгөө бага орлоготой ажилгүй иргэд хүнснийхээ асуудал дээр таналт хийн, тийм ээ? Тийм учраас энэ их хурал засгийн газрыг ташуурдаж ажиллах цаг өнөөдрөөс эхэлж бий болгомоор байна. Бид нар хий бүтээгээд асар их зүйлийг хийж бүтээж болно. Яагаад гэвэл дэд үтсийн асуудал бол 1990 оноос хойш ямар ч салбарт гарч ирээгүй. Өнөөдөр бид нар 70-аад оны сүүлээр баригдсан говь комбинатыг ашиглаж байна. 70-аад оны сүүлээр баригдсан Эрдэнэ үйлдвэрийг ашиглаж байна. За 90 оноос хойш оюу толгой гэж алдцсын үйлдвэр баригдсан харамсалтай нь Монгол улсад өгж байгаа өгөөж нь асар бага. Нөгөө гэрээ хэлцээртэй холбоотой. Энэ яаж нэгээр иргэд бид мэдээлэл байхгүй нь дуу хоолойгоо нэгтгэж чадахгүй байна. Энэ бас бидний буруу зүйлүүд, бидний одоо бас санаачлалууд дутагдаад байгаа маа. За ингээд асуулт хариулт руугаа оръё. Утанд зуух бишин ямн өрнөгнө. Тэр хэцэж авахгүй. Түрүүн тараас нь 72,000 төгрөг авсан. Гэрийн нүрээс гэж тэр хэцэж авахгүй. Дулаасан ямар дулаалж акдгоо тэр хэцэж авахгүй. Би 70% дандаа энэ тэр урантаг зурж явсан хүн сайн мэднэ. За энэ өшөө 90-д гадрын хөдөлбөж аваад энэ хүмүүсийн байшин барьмаар. Тэгвэл ямар ч хангахгүй. Бишин таваад ямдан гаргал тэр утаа тэр хэцэж юм байхгүй. Бид нар ард юм ухаатай ард юм. Бид нар сонголт хийдэг ард юм. Эдгээр хэдэн 65 гишүүн мөнгө итгэгээд ингэж байгаа. Бид нар мэднэ тэр сайн мэднэ. За би юм юм хэлээ өшөө бай болоо. За одоо дахиад хуучин тарааж ирсэн бишин болвол 100 болвол чахааны 100-аас одоо жинхэнэ 100 хараана гэдэг яриа гарсан шүү. Ийм юм байж болохгүй. Сая манай энэ өндөр настан вайнаг байгаас л доор сайд нар энэ засгийн газарт ажиллаж байна. Дахиад 100 шахах яригдаад ирсэн шүү. Утаанд уушгинд орсон удастар тухайн орсон Улаанбаатар цусаа байна уу? Би Баян Хомор аймгийн Баян басны хөдөөгийн малчин байна. Би урд нь дөрвөн уулын ороогоор явдаг дөрвөн ерөнхий гэдгийг харсан. Тэгвэл өнөөдөр би тэр уулын ороогоор явдаггүй энэ бэлтэн бууж ард түмэнтэйгээ уулзаж байгаа. Өвчний хургашгуулсан ард түмэнтэй уулзаж байгаа. Би Батулга ерөнхий гэдэгтээ баярлаж байна. Би хөдөө хурж гадаа хандаж явдаг жирийн малчин хөө. Хэдэн санал байна. Нэгдүгээрт нь хууль тогтоох засаг гэдэг одоо их хурлыг тарай. Энэ нь бол шүү дээ. Одоо хөөхөн офсыг хүчтэй офшорыг бий болгодог ийм их хурл боллоо. Тийм учраас хаврын чуулгын хэлтгүүд нь тэнцээг би хөдөөнөөс хэдэн бажинд гараад гифтээ энэ одоо суут хий. Бүр гифтээдэг гэдэг үүдэнд нь. Тэрийг тарай. За хоёрдугаар нь тэр офшорыг чи оруулж ирэх гэсэн. За ганцхан хүн яг 4 сая доллар болсон. Чи ганцаардахгүй Батулга. Чиний ард түмэн ч бэ. Тийм учраас Монголын ард түмэн өнөөдөр шиг офшорыг оруулж ирэх ийм онцгой комиссийг байгууллаа шүү. Офшорыг оруулж ирэх онцгой комисс. Энэ бол Батулгад одоо туслах ийм комисс юм. Ингэ шийджээ. За хоёрдугаар нь хамгийн гол юм бол ард түмний ажилтай байх хэрэгтэй. Утаагийн чинь чи тавиагүй, хүрсэх тавиагүй. Чиний доор ажиллах хамгийн гол хүн чинь тэр хүрсэх шүү. Иргэний зоригтой юм л дээ. Хамгийн гол нь хүрсэх тайван жинхэнэ монголчууд шүү. Жинхэнэ ухрах ахуйч шүү. Ард түмний хойдоо зүтэг одоо. Ерөнхий нэгжийн засгалтай болохгүй юунаас болохгүй. 26 жилийн 2 намын дунд бид хоцсороо хотхонд 30 шиг болчихлоо. Одоо хөл хотчлоо. Тийм учраас
ардаа тараахгүй гэж юу дарга тавьхийн адуугаан тараах гэж алдар тавьдгийг. Тэгвэл ард түмний маань жинхэнэ дарга энэ Батулгыг 2021 он хүртэл одоо ерөнхий битгээр тавиад ахаад хүчтэй ерөнхий битгий засгал энэ нөхрийг оруулах хэрэгтэй. Залуу энэ хүчтэй энэ жинхэнэ Монгол юм. Чиний ард биднээс баха баярлалаа авах. За 17 орны иргэн голж хэрэг огт баяр сайхан гэж би байна. За би 1984 он Чингэлтэй дүүргийн 17 Сүхбаатар дүүргийн 32 дугаар хоороо гэж байхад зайсангаас нүгдэж очсон. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 17 32 дугаар Сүхбаатар дүүргийн 32 дугаар хоороо өнөөдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хоороо болоод өнөөдөр 18 19 дугаар хоороо гэдэг ингээд асар их өргөжин тэлсэн байна. Өнөөдөр Монгол улсын одоо Чингэлтэй дүүргийн зүрхүүд болсон одоо бидний уур амьсгалах асар том одоо тийм одоо нөлөө бүхий ус маань өнөөдөр ерөөсөө модон байхгүй тийм үү. Одоо тэр хоёрхан уулын завсар одоо тэр чигээр ерөөсөө утаа униар ерөөсөө дийлдэхэ байсан. Хоёрдугаарт нь танаас нэг хүсэх юм бол Чингэлтэй дүүргийн одоо 17-аас дээш явж зүрхүүд рүү явсан цэвэр усны асуудлууд явагдсан. Одоо бид нар тэр худгаасаа бид нар дуртай захтаа усаа авч байгаа. Картаар. Одоо доороосоо одоо дээшээ бохирын систем явж байна. Одоо энэ сургууль хүртэл явна гэж энэ сургууль хүртэл явах энэ бохирын системийг дээш нь өргөжүүлээд бүр зүрхүүдээс доошоо явуулаад тэр дотор нь одоо боломжийнхан тийм одоо цэвэрлэх байгуул бага оврын цэвэрлэх байгууламжийг одоо бий болгоод ингээ бохир өгч юм бол энэ зүрхүүдээс очиж байгаа энэ утаа бол шууд юу руу сансар руу очиж байгаа байхгүй сахиараа. Тийм учраас энэ дээр таныг анхаарч өгнө гэж хүсэж байна. Таны төлөө бид бэлэн байна. Та тараа болно. Бид дэмжин. Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Мандах гэрлогтой байна. За ингээд өнөөдөр бас юуны өмнө энэ туулан зурсан та бүхэнд бас өнөөдрийн мэндийг хүргье. Энэхүү хэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Ингээд ерөнхий төрийн тэргүү бас та юм шүү. Ингээд танд бас оюутан залуусынхаа нэрийн өмнөөс баярсан талааснаа илэрхийлж байна. За ингээд өнөөдөр оюутан залуусууд утааны асуудал төр маш их золиос болж байна. Тэгвэл золиос болж байгаагийн хувьд энд одоо иргэд аж ахуй нэгж 22 тэрбум төгрөгийн татвар төлдөг бай. Үүнээс 5 тэрбум нь 2017 оны саяны зүйл 5 тэрбум нь утааны асуудал дээр засварлагдсан байна. Үрдсэн 17 тэрбум нь хаашаа засварлагдж байна вэ? Мөн энэ 5 тэрбум нь 3.5 тэрбум нь энэ шөнийн тарбий тэглэх 450 сая төгрөг нь болохоор юу байгаа? Энэ нөгөө нэг зорилт төлөвийн утаа зуухаа яриа. Тэгээд 400 сая төгрөг нь түлшний асуудал. Мөн үрдсэн нь болохоор 550 сая төгрөг нь үйл ажиллагааны зарцуул гэж байна. Энэ 5 тэрбумнаас үйл ажиллагааны бас дийлдэ хангаж чадж гинөө чадахгүй нэг бас эргэлзээтэй байна. Үүнд бас та нэг үнэлт өгөөч гэж хэлж байна. Баярлалаа. Яагаад бидний төлөө 60 оноос хойш хүмүүс тэтгэвргүй, ажилгүй, гэртээ гэрийн нөхцөлд байгаа тэтгэврт орохгүй байгаа юм бэ? Ажил авахгүй. Бидний насны усуудыг одоо ирч биш, имч биш гэх нь хөгшин төс залууч гэх нь хооронд ийм нэг асуудал байна. Тэтгэврийн наснд очихгүй юм. За хоёр дахь за энэ утаагүй асуудлыг би ингэж шийдэе гэж бодсон. Өөрийнхөө саналыг хэлээд байна. Чингэлтэй дүүргийн иргэд танд бол бүгдээрээ итгэнэ. Энэ утаагүй асуудлыг хараа тогоо шийдэх ёстой асуудал байхгүй юу? Бүх айл захиргааныг эрчим хүчийг өглөө 9-оос орой 9 хүртэл ямар ч тогийг үнгүүгээр тавиад өрчим бол бүх айлууд утаа гаргахгүй. Яг өндөө бол ийм тэгээд утаагүй гэдэг асуудлыг ингэж шийдэх ёстой байхгүй юу? Дэд бүслийг манайх захиргааны эрчим хүчнээс цаанаасаа төлөвлөж өгөх ёстой байхгүй юу? За хоёр дахь байж гараа гурван асуудалтай. Хамгийн сүүлийнх нь манай Монголын иргэд Чингэлтэй дүүргийн дүүрэгт амьдарч байгаа тамирчид их байна. Жуудагаар, сагсаар, волейболоор, хөнгөнөр олон улсын тэмцээнд явж байгаа хүмүүс байна. Хүүхдүүд байна. Эднийг зөвхөн зардлын даадаг. Очоод тэр буудлынх нь мөнгөний хоол унтаа даагаад нэг мөсөн авчруул яасан бэ? Мөнгөн медаль авсан зөндөө олон хүн байна. Энэ дулааны магистрат хүмүүс энгийн иргэд авах эрх байхгүй. Өөртөө энгийн иргэд энэ магистрат хүмүүс салаадаад дулаан авъя өгөхгүй гинэ. Энэ юу гэж байгаа юм бэ? Өчнөө тэрбум төгрөгөөр дуух зарлаа, төлс элдв юмд мөнгө угаадаа одоо дахиад тэр гэр хорооллын хүмүүсийн газрын булааж авч өндөр байшин барьж өөртөө ашиг унахын төлөө энэ 65 явж байна. Ийм учраас одоо ерөнхийлөгч маань энэ 65 судалтай энэ хүчтэй засгийн газрыг ташуурдъя гэж байна. Би бол ташуурдаад эдрээс юм гарах болоо да.
Харин тэрний хооронд өргөн болон төмнийг хамруулсан онцгой комисс байгуулж энд үндэсний аюулгүй байдлыг ганхуулж байгаа энэ явцыг талан зогсоож их хурлыг тараах энэ 90-100 жил бидний амьдралыг өдөө болтол буснуулсан ийм Монгол ардын намыг тараах ийм саналыг би төвшүүлдэг. Утаанаас гарах өчнөө боломж байна. Офшор данстаа улс төрчдийг шалгаад офшороос мөнгө оруулаад ирэхэд тэрийг шийдэж болно. Сэргийгт хэрчим хүчний зөндөө мөнгө хөргөлсөд бий болж байгаа. Тэрний тайван байхгүй. Хамгийн гол нь манай улс орнд шударга яс байхгүй, хариуцлага байхгүй. Энэ л үйл явдлаас болж манай улс орны амьдрал ийм байдалтай болоод байна. Тийм учраас шударга ясыг тогтоож хариуцлагыг бий болгож ээж улс орн цаашаа хөгжинө гэдэг саналыг бид төвшүүлж байна. Дамжин сэрэн гэдэг хүн байна. Шинэ тухайн технологийн сургууль багш ажилтаа. Тэгээ одоо тэтгэвртээ гарч байгаа юм. Би бол энийг ганцхан зүйлийг хэлмээр. Одоо Монгол хүмүүс эдийн засгийн хувьд хямраа ядуурч байгаа нь бол үнэн. Гэхдээ өвөөний цаана нэг дад яваад байгаа нэг хямрал бол энэ оюуны хямрал байна. Энэ оюуны хоосрол байна. Энэ одоо манай хүмүүсийн ихэнх нь энэ хэл соёлоо мартаж байна. Мартаж байна. Энэ Монгол үндэстэн оршин тогтоох үндэсний Монгол хэл. Тиймээс Монгол хэлийг одоо зөв бичдэг, дөрвөн мэддэг, найруулга зөв найруулдаг ийм хүн одоо их ховорчжээ. Тийм учраас би юу гэж хэлж байгаа гэхээр таны дэргэд Монгол хэлний зөвлөл гэж ажилладаг байх хэрэгтэй. Тэр Монгол хэлний зөвлөлийг сэргээгээд ажилд оруулаад хамаагүй би одоо тэмдэнд одоо зөвлөхөрч болсон ажлаар ингээд энэ хэлний асуудлыг шийдмээр байна. Тэгэхгүй бол энэ нэрийг хайхардаг хүн чадвар энэ бол яг одоо нэг эдийн засаг шиг хүний амьдралд өдөр тутам илэрч гарч ирэхгүй. Энэ бол хожим нь маш их nostойгоор улс орны тусгаар тогтнол байхгүй асуудал дээр тулгарч гарч ирдэг учраас энийг бол одоо нин даруй энэ асуудал та анхаарал хандуулмаар байна. Миний санд бол ердөөдөө та түрүү одоо хэд ажлын байрыг нэмэгдүүлнэ одоо том төслүүдийг хөдөлгөөн тэнд одоо монголчууд ажиллах юм шиг. Тэнд хүмүүс соёлгүй, боловсролгүй, хэлгүй байх юм бол олгохтон шүү дээ. Тэгээд тэрний оронд хэдэн жоо юм уу ийм ирээд 5-6 мянган долларын цалин дээр суурчдаг. Тэгээд монгол хүмүүс ажиллаж чаддаг. Тийм учраас эртнээс боловсруулж, соёлжуулж хэднийхэн талаас нь одоо сайн бэлдмээр байна. Миний санал бол ийм байна. Баярлалаа хүлээж авсан. Чингэлтэй дөргийн 19 дугаар орооны иргэн Бадралын баяр гэдэг юм байна. 2016 оноос их хурал засгийн газарт барьсан одоо энэ 76 гишүүд тэр үе дундаа 65 гишүүд 18 оныг хүртэл залуус бидний төлөө юу ч хийсэнгүй. Энд бидний төлөө юу ч хийгээгүй юм чинь ахмуудууд бол манай иргэл та бүгдийн төлөө нэг ч зүйл хийхгүй. Энд мэдээж эдгээр нэг ч зүйл хийхгүй учраас энэ их хурлын гишүүдийн өнөөдөр байхгүй асуудлыг бид шийдэж болдгоо мó. Энэ их хурлыг тарааж болохгүй юу гэдгийг бас эргэлж үзсэн юм аа. Би эдийн засаг шүү. Одоо 80 настай. Би 9-р ороо цай Баттэмэр. Тэгээд нэг статистик буруу гарч байна. 65 нас хүрч эмэгтэйчүүдийг тэтгэврт гаргуулахын тулд эмэгтэй хүний насны дундаж 75 гэдэг ийм буруу юм гарч байна. Энийг маш түргэн шалгуулах хэрэгтэй. Ингэж комиссийн тархийг угааж болохгүй. За хоёрдугаарт түрүү чи энэ микрофонд нэг гэлтэн хүний үеийг дэмжиж байна. 4 жилийн урд Төвөндийн засаглаар захирам жаргаад юу таврын мөрөний уралдааныг зогсоосон. Тэгтэл инкон дарга сайхан бэлэг даргад хэлж байгаад ерөнхий сайд хэлж байгаад захирамжийг цуцлуулж ийсэн. Саяхан засгийн газар хуралдаад юу таврын мөрөний уралдааныг яахуулж ямар ч урлагаар олж сүйтгэн яаж чаддаг тарсан байгаа юм. Бид ийм төрийн удирдагчтай байх. Болохгүй. Бид болохгүй их хурд 65-аа хангаад юм гэвэл бүхэлдээ асуудал явуулна. Энэ podcast бид санаж байна. Энэ тогтолцоо гэдэг чинь ерөөсөө энэ pod үндэстэн 20 жил болсоос хойш Монголд ийм тогтолцоо бий болсон юм. За хоёрдугаар энэ ерөнхийлөгчнийг амлалтаа гэсэн их гоё ямар ахмадуудыг одоо стан яас
70-аас 80% нь 6 сараас дээш тэтгэврийн зээлтэй байна. Зээл чөлөөлнө гэсэн. Тэгсэн одоо Голджасны усуудын зарим цаашаа харсан л да. Тэр зээл чөлөөлнө гэдэг чинь бол их том сувар босгосоос үгүй буян юм шүү. Энийг нь одоо нэг эрг санаараа. Үлсэн иргэдтэй баяр хүргэе, ерөнхийлөгчтэй ард түмнийхээ үгийг сонсох гэж хүрэлцэж явж байгаа чинь бас их талархаж байна. Би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Чулуун цэцэг гэдэг хүн. Би өөртөө бас нэгэн явдлыг ерөнхийлөгч танилцуулъя гэж бодож энэ дээр үг хэлэх гэж байгаа юм. Манай охин 43 настай охин маань одоо утааганаас болоод уушиг зүрх хоёр нь одоо зогсоод Чингэлтэй дүүргийн эмнэлэгт муудаж ирсэн. Ийм нэтээр айгүй одоо яг тэр мэдрэлийн тасагдал ийм уналттай зүрхний ажигтай ийм болоход айгүй хэлж байна. Бүх шинжилгээнүүд нь бүгд зүгээр гараад байдаг. Оншин юу? Утаанаас болсон байна. Та энэ утаанаас болж байгаа асуудал маш хүчтэй анхаарал тавь. Энэ Монгол ардын намын энэ ажлаа хийж чадахгүй байгаа асуудыг одоо бол татан буулгасан ч болохоор байна. Бид нэр дэмжин шүү. Дээр нь ард түмсийг чинь зөвхөрөөд байна. Татвар нэмэгдсэн байна. Дээр нь бензин нэмэгдсэн байна. Бид нар яах юм бэ? Одоо бүр 100 тараана гэдээ явж шít. Энд чинь юу гэсэн үг юм бэ? Энд чинь ажлаа хийж чадахгүй шít надад усууд чинь. Та хэл бид нар дэмжээ. Чингэлтэй 7-гийн 201 тоодод амьдардаг Бадам хатан овтой Цэвэлмаа гэж хүн байна. Өндөр настан. За энэ өнөөдрийн энэ уулзалт бол цаг үеийн болсон маш чухал уулзалт байна. Гэхдээ хамгийн гол нь би дөнгөж сонгогдоод 6-7 сар болж байгаа ерөнхийлөгч маань иргэдтэй ийм чухал асуудлуудыг авчираад ингээд танилцуулаад ингээд бид нартай одоо надтай хамтраа та нар дэмжиж ингээд энэ болохгүй байгаа юмнуудыг шинжилгээ гэж байгаад бол энэ зааланд байж байгаа иргэд бүгдээр их баяртай байгаа гэж би хувьдаа бодож байна. Яагаад гэвэл үнэхээр энэ ардчлалын 20 яснаас хойш одоо 20 хэдэн жилийн дотор засаг төрийг хэн барьсан бэ гэхээр Монгол ардын намд ихэнхт нь барьсан. Өнөөдөр энэ Монгол улс уналтанд орчоод байна ерөнхийлөгчөө. Энэ үнэхээр болохоо барьцгаад байна шүү дээ. Бид чинь одоо ахмад настай улсууд бидний үр хүүхэд, бидний аж зүй, аж гуч, бидний хооч үе энэ Монгол газар шороон дээр чинь амьдрна. Тэдэнд маань амьдрах газар шороо нутаг үлдэх нь үгүй юу? Энэнд үнэхээр одоо би бол ахмад түүнийхээ хувьд үнэхээр эмзэглэж байна. Би саяхан фэйсбүүк дээрээс нэг юм уншсан. Баяр Магна гэдэг генерал өөрийнхөө генералынхаа албанаас татгалзаад би ерөөсөө энэ улс их орон газар шороогоо хамгаалахын төлөө би энэ дуу хоолойгоо нэгтгэх ёстой юм байна. Би цэрэг орж ирээд хилийг маань дайруулбал их орноо хамгаална гэж би тангараг өргөөд хил дээр зогсоод байсан чинь чимээгүйхэн энэгээр гулгаж орж ирээд их орны маань эзэлчихэж байгаа юм байна гэж битсэн байна хэ. Энүүнийг иргэд ойлгосон байх гэж бодож байна. Энэ өнөөдөр Монголд байж байгаа энэ гадаадын иргэд тэр дотор Хятад Солонгос хоёр ямар их болцсон юм бэ? Бид нар Монгол их орондоо эзэн наймаар байна. Эзэн байхын тулд та санаачлагын гарах, та сая маш гоё санаачлах хэлсэн би тэр бүхнийг дэмжиж байна. Тухайлх юм бол та утаан дээр тэр дагуул хотын асуудал бол надад маш их чухал санаа шиг санагдлаа. Мань мэтийн хөгжчүүл тэр дагуул хотоо сайхан саруулхан зайтай холхон шиг байшингуудын барьсан машины зогсоод ихтэй хүүхэд хөгжлийн намлах тоглох талбай ихтэй тийм сайхан дагуул хотууд байгуулчвал бид нар чинь тэндээ очиод аж ахуйч зээгээ хараад сууцгааж ий. Залуус маань их орноо хөгжүүлэх их аяндаа тэр өндөр байшиндаа амьдраад хөгжүүлэх. Сая тэр оюутан залуучууд гэсэн ярьж байна. Өнөөдөр Монгол энэ олон дээд сургуулийн хэрэг байгаа мó? Төгссөн залуучууд өнөөдөр номин миний шилжээ их дэлгүүрийн худалдагч хийхин тулд 4 жил эцэг эхийнхээ зардлаар сурч төгсөж байна. Энэ сургуулиудыг хүртэл зэгцлэг цаг болсон иргэдээ үнэн бистэй. Энэ сургуулиудыг зэгцлээ чанартай төрийн албан зүтгэхдээ өөрийнхөө төлөө, ах дүүсийнхээ төлөө, амт найзынхаа төлөө биш, ард түмнийхээ төлөө, их орныхаа төлөө зүтгэдэг ийм төрийн албан хаагчдад чамаржуулах хэрэгтэй байна. Үнэхээр та бол энэ дээр маш их санаа тавьж байгаа боловч та ганцаараа байгаа нь олон зүйл дээрээс миний нүдээр бол харагдаад байгаамаа. Тийм учраас таны одоо гаргаж ирсэн санаачлагуудыг бид дэмжнэ. Таны ард түмэн байгаа шүү гэж би хэлмээр байна.
За хоёр дахь санаа нь ардын нам анх санаа амлалт өгöd гарч ирэхдээ татвар нэмэхгүй гэж гарч ирсэн. Бүгдээрээ санаж байгаа. Энэ заатанд байж байгаа иргэдийн ой санамж алдагдбайгаа бол та нар санаж байгаа үстэй. Гэтэл өнөөдөр 7-оос 9 татвар нэмэгдчихлээ. Гэхдээ тэгвэл яагаад энэ 65-ыг огцруулж болохгүй гэж бид сонгоцсон. Бид тэднийг батъя. Яагаад болохгүй байгаа юм бэ? Олон улсын балиусны сан гэдэг байгууллагын тухай би сая 2 ном уншиж судаллаа. Надад тэр номыг авч унших хүсэлтэй хүн байж болно. Номын сангуудаар байна лээ. Тэрэн дээр юу гэж ütсэн бэ гэхээр олон улсын балиусны сан гэдэг энэ байгууллага бол Ерөөтянта митийн дэлхийн мундаг төр хүчлэг эдийн засгийг атгсан 4-5 хүний хөрөнгөөр босч ирээд хөгжлөн ядуу баялаг ихтэй тухайлбал Монгол шиг орны худалдаж нэг хідэн тэр авилагчдаас худалдаж одоо эзэлдэг. Тэгээд ард түмний бүр ядуу юу ч мэдгүй оюуны хоосролд орж сайгүй ярьж байна. Хоосорч штэ бид нар. Тэр энэ үнийг одоо тэр балиусны сангийн шаардлагаар татвар нэмж байгаа гэж хэлж байгааг бол ард түмэн бүгдээрээ эсэргүүцэх байх. Энэ заалтанд байгаа улсууд эсэргүүцэж байна уу? Эсэргүүцэж байгаа байх гэж бодож байна. Тэгээ хамгийн сүүлд нь би ерөнхийлөгчтэй биш энэ заалтанд байгаа ард түмэндээ хандаад нэг зүйлийг хэлмээр байна. Юу юм гэхээр манай бол нэгэн парламентын засагтаа орон үнэн аль нэгэн намыг сонгодог. Сонгохдоо та нар эх орныхын төлөө сэтгэлтэй гэсэн зөв хүнээ сонгооч. Намаа гэж аваачаа сонгосноос энэ 65 ч өнөөдөр улс орны чинь эргээд нь хэвтүүлээд бид нар бүгдээрээ гуйлгчин болчиход байгаа юм биш үү? Та нар бичээ 5 хатар төгрөгөнд хуурдаг даач. Та нар эх орноо бодооч. Та нарын үр хүүхэд бидний үр хүүхэд энэ дээр чинь амьдрах юм. Тийм учраас би энэ улсын их хурлыг тарай 65-ыг татъя зөв сонголтоо хий ерөнхийлөгчийн засагтаа бодъё гэж хэлмээр байна иргэдээ. Та бүхэн дэмжих ба. Анхаарал тавьсан баярлалаа. За намайг Итгэл Эрдэнэ гэдэг чиглэлтэй төвд овшин судгаа. За маш товчхон яриа гэж бодлоо. За ард иргэдийн авч байгаа цалин бол маш доогуур байдаг. За татврыг нэмснээр бол ард иргэд бол маш илгэр идэж байна. За үүнээс гарах ганц гаргалгаа бол танд юу байна? Хэр удаа ингэж явах вэ гэж нэг асуух. Цэгт орж явахтай боломоо байна. За миний бие бол төрийн албанд ажиллаж байгаад 2016 оны их хурлын сонгуулийн дараачид би ажилласаа хадагдсан юм. 30 гаруй мянган төрийн албан анхчиг хомроглон халсан юм ардын нам гарч ирээд. Тэгээ одоо энэтэй холбогдуулж би нэг асуудлыг асуух гэдэг байна. Тэгэхээр одоо нэг офшорын асуудлууд офшор бишээ юу 60 тэрбумын асуудлыг одоо ерөнхийлөгч та яг өөрийнх нь зүгээс онцгой анхааралтай аваад цааш нь шийдэж өгөөч. Яагаад тэгэхээр одоо 60 тэрбумын асуудлаа хэрэгжүүлэх гээд энэ ардын намч одоо энгийн бидний төрийн албан хаагч биднийг хомроглон халсан юм аа. Тийм болохоор та энэ асуудлыг онцгой анхаараач гэж танаас хичээл гүйлэн гуйж байна. Нямдорт сайд бол тэрийг баталсан шүү дээ. Энэ асуудлууд үний юм аа. Энэ 60 тэрбумын босгохгүй энэ нөхдүүд ингэж ажилласан нь үний юм аа гэдгийг баталсан шүү дээ. Тэгэхээр та цаашид энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хичээн гүйлэн гуйж байна. Миний зүгээс. Тэ. За баярлалаа. За би Чингэлтэй дүүргийн 12 дугаар орооны иргэн Бадарч гэдэг хүн байна. За ерөнхийлөгч ирж иргэдтэйгээ уулзж байгаад баяр талархалтай байна. Миний санал бол нэг ийм санал байна. Монгол улсын иргэн 1-ээс 18 нас хүртэлх одоо энэ залуу үеийн хүүхдүүдийг гадаадын иргэнд өршлүүлэхийг одоо бүрэн хоригдмоор байна. Яагаад гэвэл биднүүд бол манай улсаас нарийн хяналт шалгалт тавьж чадахгүй ийм нөхцөлд одоо насан туршаагүй хүүхдүүдийг гадаадын иргэнд одоо өршлүүлнэ гэдэг бол энэ бол ямар ч асуудал цаашдаа хандаж болох энэ аюултай үзэгдэл юм аа. Тэрнээс тийм учраас энэ үнийг хоригдно уу гэж одоо хоригдох үндсүүгээр тийм юу оруулна гэж бодож байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт яах вэ гэхдээ зэргийн Саазын яалны тухай таны гаргасан саналыг одоо манай ард түмний ихэнх дийлэнх нь одоо дэмжиж байгаа. Би ч гэсэн дэмжиж байна. Энийг бол одоо ерөөсөө эргээд зэрэг зүг бахаа гэж бодож байна. За хоёрдугаарт энэ утааны татаар болохтойгоо зэрэг гэр хороолт руу салбарлсан тэр дэд үстгийг явуулбал бас одоо өөрсдийнхээ байр байшинг бариад тэр дулааны шугам шүлжээгээр гэр орноо дулаалаад утаа гаргахгүй байх энэ сайхан боломж төрөний
хотын дарган явуулж ирсэн тэр үйл ажиллагааг одоо үргэлжлүүлж явуул одоо гэсэн байна. За нэг ийм гурван асуулт байна. Цааш нь ерөнхийлөгчийн тавьсан одоо саналууд дээр одоо их хурл засгийн газар сөрөг одоо тийм бодлого тавиад одоо хориг тавиад явах юм. Ингээд болдгүй юм бол одоо ерөөсөө бүх ард түмэндээ одоо ерөнхийлөгчийн одоо дэргэд зөвлөл байгуулад ард түмэндээ одоо шууд дуулгаж явах одоо саналыг асууж явах ийм хороо юм уу одоо байгуулбал бас зүгээр байна. Энэ цаатан ялны талаар бол ерөөсөө бүх ард түмний санал асуулгыг явуулвал бидний шийдэж чаднаа. За ийм байна одоо баярлалаа өөрөө. Ихтэй дүүргийн 3 дахь хорооны иргэн хөрөл баатарын мэлхүүн гэж юм байгаа. За миний би Эрдэнэ тодод төрсэн гадаад харилцааны чиглэлээр дээд сургууль төгссөн юм байгаа. За тэгээд би энэ сая Түвэнгийн Эрдэнэ сан сумын малчин Гомбочир гэж хүний зохион байгуулж байгаа төслийн дагуу Түвэнгийн Эрдэнэ сан суманд манай хамт 2 залуу дээд сургууль төгссөн 2 залууч мал маллах ажил хийж байгаа. За тийм тул ерөөсөө агаарын цэвэр усан цэнгэг ийм сайхан бэлэн ажлын байр бол байгаа юм байна. Тэгээд энэ Шингэлтэй дүүргийнхаа одоо залуучууд болон нийт хотод байгаа ажилтны залуучуудтай хөдөө сайхан бэлэн ажлын байр байна шүү дээ гэж бүгдээрээ гасаа гөрөөж байна. За төсөд боловсруулаа гээд за тэр тухайн төсөд явлаа хөрөнгө төгсөм чийдэд явлаа. Гэтэл 70-80% нь угаасаа л тухайн одоо шатн дээр эдэгддэг. Тэгвэл ягаад ард түмнээс ямар нэгэн байдлаар хяналтын зөвлөлийг бий болж болдгоо юм бэ? Тэгээд ямар нэгэн байдлаар эзэн ч юм уу уусан дарга нарыг шууд огцруулах дижитал тогтолцоог бий болгох ёстой. Хоёрдугаар үндсэн хууль заавал хэмжээ өөрсдөө оруулах хэрэгтэй. Учир нь энэ бүх муу мухайг эхлээр үндсэн хуульд байгаа байхгүй. Жишээлбэл улсын хурлын бүрэн эрх өнөөдөр эдгээр бүрэн эрх хэлэх хэмжээний хүндлэлийг ард түмнээс хүлээж чадахгүй байгаа учраас энэ эрх хэмжээг өгөхийг үндсэн хуулиудаа хасган зүйтэй юм аа. За баярлалаа. Ингээд нийтдээ 2 заалнаас ямар ч байсан давхарцсан саналаар 43 орчим санал асуултууд ирлээ. Ингээд нэгдгээд за тэр бичгээр ирснийг тоож амжаагүй байна. Зарим нь бол яг гартна гэсэн захианууд байна. Сая энэ асуулт асууж байгаа хугацаанд бичгүүдийг уншаад авах боломж байгаагүй учраас бичгүүдээ би үзсэн. Өөртөө авчлаа. За асуултууд юу гэж голтонд ахмадж байна гэхээр ажилгүйд ядуур байна. Тэгээд хурал засгийн газар сонгосон гишүүд маань энэ асуудлыг шийдэж чадахгүй байна гэдэг дээр нэлээд олон бохирдол харагдаж байна, тийм ээ. Тэгэхээр нэгдүгээрт бол ажилгүйд ядуурлаа ярьж байна. Ажилгүйд ядуурлаас гарч байгаа утааны асуудал яригч байна. Утаанд хордож байгаа тухайгаа ярьж байна. Тэгээд би нэг мөслөө ярихгүй ерөөдөө давхарцсан учраас зарим асуудлуудыг ингээд базаад ярьчаа. За 18 он хүртэл залуучуудын талаар онц юм хийсэнгүй. Тэгэхээр залуучууд бидний төлөө юм хийхгүй байгаа чинь бусад хүмүүст бол юм хийхгүй байгаа гэсэн ийм нэг санал яригдчихээн. Тэгээд за гол нь бол ерөөсөө хөдөөг яах юм бэ? Сая дээр эндээс нэг залуучууд ярьж байгаа хөдөө ийм аль дээр гарсан сайхан байна. Мал маллах юм бол ажлын байр байна шүү гэж үү. За Төв аймагаас ирсэн Гомбогоо бол одоо 10,000 орчим хүнийг одоо нүүлгэх юм бол өөрхийг нүүлгэх юм бол тэнд бас ажлын байр байна гэж ярьж. Тэгэхээр энэ юу гэж яригдаад байна гэхэд түрүү би анх хурал нэгтээ ирсэн хөдөө байгаа малчтын малаас гаралтай түүхий гэдэг бодлогоор авах. Бодлогоор гэдэг маань нөгөө боловсруулах үйлдвэрлэлөө авахын тулд малчтад итгэлтэй, баталгаатай, орлоготой болох асуудал. Иймийн тулд тэр боловсруулах үйлдвэрүүдэд хүүгүү зээл өгөө. Хөл дээр нь бостол гэдэгтэй юм уялдаж яваад байна. За мал дээр гарлаа гэж бодлоо. Малтай боллоо гэд эргээд малаас гаралтай түүхийг маань өндөр үнээр зарагдахгүй юм болвол нөгөө мал дээр гарсан хүн маань яах вэ? Сая бид нар мэдж байгаа нөхөө бүхэл бүтэн хоньны нөхий 300-аас 500 төгрөг өгсөн тийм ээ. Ийм тохиолдолд малчин орлогогүй байгаамаа. Тэгэхээр энийг орлогот сая дээр Төмөрбаатар ярьж байгаа хөдөө аж ахуйн яамд сайд орнаттай ажиллаж ирсэн. Тэр аж үйлдвэрийн тээзүү хийсэн бид нар хамтарч ажиллаж байсан учраас өөр санаа оноо яриг нь мэднэ. Нэг зовлон бол юу гэдэг вэ гэхээр яамны сайд өөрийнхөө төсөвтэй байдаг. Яамны сайд бол тэр яамныхаа бодлогыг засгийн газар их хурлаараа оруулж батлуулах. Ингээ бодлого батлагдсан бол бодлогыг засгийн газар өргөжлүүлдэг.
ийм нэг одоо лимиттэй гэх юм одоо хязгаарлагдмал төсөвтэй байдаг учраас яамны сайд бол төрийн бидний яриад байдаг шиг том төслүүдийг бодлогоор л батлуулна учраас хэрэгжүүлэх боломж байдгуумаа гэж хэлье. За уулзалтуудыг олон хийх санаа төрж байна. Олон хүмүүс хэлж байна. Цаг үеийн олсон уулзалт байна. Уулзалт хийж олон иргэдийнхээ үгийг сонсож байгаа ч гэж. Тэгэхээр энэ бол анхны уулзалт шинжилгээгээс эхэлж байгаа. Ингээд бүх дүүргүүдээр энэ уулзалтуудыг хийх юм аа. Тэгээд энэ уулзалтууд бидний яригадаад байгаа. Эндээс бол телевизийн бичлэгээр хийж байгаа энийг бол олон нийтэд бид нар бас телевизүүдээр тараа хэн юу ярьсан саналуудыг ингэж бид нар олон хүмүүсийн саналыг хүлээж авснараа нөгөө 65-ыг нөгөө засгийн газрыг л одоо шахаж ажиллах гэдэг юм шүү дээ, тийм ээ? Санал бол ерөөсөө одоо намайг засгийн газрын хурал дээр ороод юм ярихаар л энэ арчилсан намаа сонгогдсон ерөнхийлөгч учраас гэсэн байдлаар их тийм явцуу жижигээр хараад байгаа юм. Тэгэхээр тийм юм биш ээ. Би 600 мянган Монгол иргэдийн саналыг авсан Монгол улсын ерөнхийлөгч би иргэдийнхаа дуу хоолойг дахин авчирлаа. Ийм уулзалт боллоо гэж одоо бас тэдэрт мэдрүүлэх ёстой маа. За сая нэг залуу би бас нэрийг тэмдэглэж авсангүй амьдсангүй 96 дээд сургууль байдаг залуучууд ингээд уриалах юм бол бид нар ажил амьдралаа зохицуулж болно гэж 96 дээд сургууль гэдэг бол 3 сая хүнтэй улсад бол асар их томцсон тоо. Тийм ээ? Энэ дээд сургууль төгссөн хүмүүс өнөөдөр яаж сая дээр тэндээс нэг эмэгтэй бас хэлж байна. Сүлжээ дэлгүүрүүдэд худалдагч хийж байна. Бензин колонкуудад түгээгч хийж байна. Тэр бол энэ бол их дээд сургууль гэдэг маань чанаргүй олон тоо одоо дагуулсан байна. Тэгэхээр тэр дагуул хот гэдэг дээр бид нар юу гэж хэлээд байсан бэ гэхээр зам тээвэр барилга хот байгуулалтын яамны сайд байхад Монголын одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс намайг сайд байхад үүрэг өгөөд энэ төр чинь 2010 8-аас 10 Улаанбаатар хотын төгжрлийг яаж багасгах вэ? Ямар бодол байна гэсэн дагуул хот хийх ёстой байна. Гэт энэ хотын төслийг хийсэн юм аа. Тэр хот бол юу гэж байна гэхээр үндсэндээ энэ одоо залуучуудын гар бие хөдөлмөрөөр оролцсон шинэ хот сүндэрлэн босох юм аа. Энэ хотод дээд сургуулиудыг бас нүүлгэх ёстой. Тэр дээд сургуулиуд нь маш том номын сантай, спорт заалтай, их дээд сургуулиудын өөрийн дотор байртайгаа ийм сургуулиар төлөвлөсөн байна. Одоогийн дээд сургуулиуд шиг 8 алхаад, 10 алхаад тэнд 8 нэрийн барааны дэлгүүртэй, доороо караокетэй ийм одоо оюутны байр байж болохгүй гэж стандартаар төлөвлөсөн ийм одоо хот юм аа. За тэр 100 мянган модтой холбоотой асуудал одоо надад саналаар ирсэн байгаа бид тэрийг харсан. Тэгээд тэр бол байж болохгүй зүйл. Ягаад гэвэл өнөөдөр Монгол улсын цүлжил дахиад дэлхийд хамгийн хурдан цүлжиж байгаа орны тоонд орсон. Энийг янз бүрийн аргаар багасгах гэж мод тарьж байгаа улсуудыг тэр элсний карьер нэрээр тэндээс орд авцсан хүмүүс одоо очиж хөөж явуулж юм гэдэг бол байж болохгүй асуудал. Энэ дээр бол би хариуг нь бэлтгэсэн байгаа. Энэ хариуг бол удахгүй очно. За зээлтэй холбоотой асуудал яригдсан юм дэдвэрийн зээлгээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр оролдоод Монгол банкнд одоо үүрэг өгсөн байгаа. Ямар үүрэг вэ гэхээр цалин дэдвэрийн зээл бол баталгаатай зээл учраас наад сарын 2% зээлийг багасгаа гэд сая эдгээр тэрэн дээр арга хэмжээ банкудтай гар үсэх зураад цалин буюу за дэдвэр гэж орж байгаа шүү. Дэдвэрийн зээл ямар ч байсан сарын 1% рүү орсоо. За мөн зээл өр төрлөх тухай асуудал дээр бол би ямар санаа оноотой вэ гэхээр сонгуулиар нэр дэвшиж явах үедээ бол энэ бол боломжтой. Яг л уул уурхаагаас гарч байгаа, уул уурхаагаас өдөр шөнөгүй ачилж байгаа баялаг зөвхөн хэдхэн гэр бүлийнх биш үндсэн хуулийн 6-гийн 1 зааснаар бидэнд 3 сая иргэнтэй очих юм бол энэ орлогоор энэ авсан зээл өрүүдийг дарах бүрэн боломжтой гэдэг судалгаа хийгдсэн. Улсын хурлын гишүүн Наран туяа дээр ажлын хэсэгт гараад ажиллаж байгаа энэ цааснууд нь бэлэн болгоод их хурл бид нар өргөн барих юм аа.
За 100 тарах асуудал дээр бол олон хүн санал нэгтэй байна. За амар зай гэж эмэгтэй хэлж байна. 50-аас 70 мянган төгрөгөөр 180 мянган өрхөд 100 дараасаа удаа багтаагүй ихцэн гэж. Нийтдээ 2010 оноос хойш 147 тэрбум төгрөг 80 орчим сая долларыг энэ 100-нд үрсэн байна. Ямар компани үрснийг бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Өнөөдөр энэ байгууллага энэ зөвхөн 100хан энэ ард иргэдийн зовлонгоор бизнес хийдэг бүтэц одоо хүртэл байна. Саяхан шинээр одоо томилогдсон байгаль орчны сайд маань дахиад 100 яриад явж байна гэдэг маань энэ бүтэц маань их хурл засгийн газарт маш одоо бүх баттайгаар оршин суусаар байгаа нь тодорхойлогдож байгаа тийм ээ. Энэ компанийн төлөөлөл нь өнөөдөр улсын хурлд дэд дарга хийгээд явж байгаа. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. За цаазын ялын асуудлыг бол үнэхээр энэ бага насны хүүхдийг хүчирхийлэх, бага насны хүүхдийг тамлах тийм ээ. Энэ асуудал бол маш их тоогоор бид нарт мэдээлэгдсэн. Хүний эрхийн одоо хороо гэж байдаг. Тэгвэл хүний эрхийн хорооноос энэ асуудлыг тодорхой тоотойгоо статистиктээр ярьсан учраас өөрийнхөө хууль санаачлал эрхийн дагуу хууль зүйн яам засгийн газар энэ одоо гэмт хэргийг харж үзээч. Цаазын ял байдаг юм бол энэ асуудлыг одоо их хурл засгийн газараараа хэлэлцээд энэ саналыг хүлээж аваач гэдгийг бол оноос өмнө хууль зүйн яамд тавьсан байгаа. Өнөөдөр энэ цөөхөн монголчууд энэ бага насны охтуудыг одоо сонсоос хэрд хийлгмээр нас, сонсоос хэрд хийлгмээр үйлдэлүүдийг бид нар зүгээр хараад дивчээд тэр хүн тодорхой хэмжээгээр тэнсэн өгөөд тодорхой хэмжээгээр ял өгөөд улс тийчээгээд ах сонирхол алгаа. Энийг нэг хэлцээч гэдэг бол хэлсэн байгаа. За үндсэн хуультай холбоотой асуудлууд нийтээ яригдж байна. Үндсэн хууль бол за 92 онд шинжлэгдсэн энэ хууль маань одоо шилжилтийн үеэ дууссан уу? Шилжилтийн үеийн үндсэн хууль байсан уу? Бусад одоо бидний хэлдэг пост коммунист орнууд гэдэг одоо социалист гэж нэрлэгдсэн орнууд үндсэн хуулиндаа ямар өөрчлөлт хийсэн бэ гэдгийг нэлээд судлаад мэдээж шилжилтийн үеийн үндсэн хууль байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол бид нар үндсэн хуулиндаа гар хүрье. Гэхдээ энэ Монгол Ардын нам их хурл 65 гишүүнтэй байгаа тохиолдолд энэ улс энэ нам энэ 65 гишүүн үндсэн хуулинд хүрэх эрх бий юу үгүй юу гэдгийг бид нар бас хэлцэх хэрэгтэй юм шиг санагцаа. За тэр олон гишүүд 16 оны сонгуулийн дараагаар хомрогдсон халагдсан гэж. Энэ тал дээр бол бас арчилсан дуу хоолой гаргаж байгаа мөн Бадмаа гэж хэлсэн баха. 60 тэрбумын асуудлыг бол би зогсоогоогүй. 60 тэрбумын асуудлыг тодорхой их сурвалжинд баримттай, гэрчтэй байгаа тохиолдолд авилгалтай тэмцэх газар хөтлөөч гэсэн. Авилгалтай тэмцэх газар нэлээд хийж байгаа гэдгийг бол оны өмнө надад мэдээ өгсөн. Оноос хойш бол энэ асуудлыг зогсоогоогүй гэсэн. Одоо би дахиж шаардаад юм. Тэгэхээр энэ 60 тэрбумын асуудлыг бас бид нар дуу хоолойгоор нэгдэх ёстой. Монголын төрийг өнөөдөр сонгуулийн одоо мөнгө босгох хэлбэрээр одоо харилцсан энэ үйлдэл бол байж болохгүй үйлдэл учраас одоо бид нар арга хэмжээ авахгүй бол үе үеийн сонгуульд үе үеийн аль ч нам магадгүй Монгол улсын төрийг дахиад зарах асуудал одоо яригдж хөндөгдөх магадлал маш өндөр байгаа тийм ээ. Тийм учраас энэ дээр бол би энэ 60 тэрбумын асуудлыг бол мартаагүй шахаж шаардсан авилгалтай тэмцэх газрын олон нийтийн одоо байгуулагдсан тэр баасан гэж эмгтэйгээр ахлаад энтэй бол бид 7 хоног тутам одоо мэдээлэл солилцож байгаа. Энэ мэдээллийг бол та бүхнээс бас хүргэж өгөөрэй гэж хүсье. За ингээд Чингэлтэй дүүрийнхэндээ баярлалаа. Ингээд Улаанбаатар хотынхонтой иргэдтэйгээ уулзах энэ уулзалтыг та бүхнээр эхлүүлж байна. Ингээд дараагийн 7 хоног болгон бид нар энэ уулзалтуудыг үргэлжлүүлээд явнаа. Баярлалаа та бүхэн. Энэ бичээр ирсэн хариултууд бодвол
утас нэртэйгээ байгаа ах би энэ хамгийн газартаа өгөөд энэ хариултуудыг бас та бүхэнд өргүүлнэ. За баярлалаа. Амралтынхаа үеэр цаг зав гаргаж ирсэн та бүхэн. Ингээд Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө бид нар хэвлэлтэнд нэгдэх одоо маш их тийм онцгой шаардлага байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлье. Цаг хугацаа бидний хүлээхгүй болсон. Баярлалаа та бүхэн.